Эрт үрд цагт нэгэн улсад цэцэн мэргэн хаан амьдардаг байж гинэ. Хаан нас дээр гарсан боловч үр хүүхэдгүйдээ сэтгэл дундуур байх болов. Нэг өдөр хаан гурван улсынхаа хамгийн үнэнч шудраг хүүхдийг сонгож хаан ширээгээ залгамжлуулахаар шийдээд бүх хүүхдэд цэцгийн үр тарааж энэ үрээр хамгийн гоё цэцгийг тарьж ургуулсан нэг хүүхдийг сонгоно гэж зар тараажээ. Хүүхэд бүр үрээ суулгаад өглөө өдөшгүй усалж арчилж эхлэв. Содгүйч бусдын адил үрээ суулган хичээнгүй арчилсан боловч 10 хоног хагас сар болоход ваарта үрн соёолсонгүй гин. Яагаад цэцэг ургахгүй байна вэ гэж арга барагдсан содхүү ээжээсээ асуухад ээж нь өөр хөрсөнд суулгаж үзтээ хэмээн санаа зовон хэлжээ. Ингээд содхүү өөр хөрсөнд суулгаж үзсэн боловч бас л ургасангүй. Тэгсээр байтал хааны цэцэг үзэх өдөр болжээ. Олон хүүхэд гоё хувцас өмсөөд ваарта цэцгээ бариад гудамжинд гарчээ. Хүүхэд бүр хааны өв залгамжлагч болохыг хүсэж байлаа. Хаан цэцгийг харж хүүхдүүдийн дундуур явахдаа огтхонч баярлахгүй байв. Тэгтэл байшингийн үүдэн дээр хоосон ваараа бариад уйлан суугаа содхүү хараад хаан дуудан ирүүлж "Чи яагаад хоосон ваарта байгаа юм бэ?" гэж асууж гин. Содхүү нулимсаа арчин байж үрийг хичнээн арчилсан ч ургаагүй тухай хэлээд айлын цэцэрлэгээс нэг алим нууцаар авснаас л боллоо гэж тайлбарлажээ. Тэр хариултыг сонсоод хаан содхүүг тэврэн авч "За, энэ л миний үнэнч хүү байна" гэв. Хаан яагаад цэцэггүй хоосон шороотоо ваар барьсан хүүг сонгосон болоо гэж хүмүүс шуугилдахад "Би хүүхдүүдэд чансан үр өгсөн юм аа" гэж хаан хэлжээ. Хүмүүс цөм хааныг сайшаан толгой дохиход гой цэцэгтэй хүүхдүүдийн царай улааж гэрлүүгээ явцгаасан юм гэдэг.